Hi guys. Шинжлэхтэй тавтай морил. Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Амралт өдрөө сайхан өнгөрсөн байх гэж найдаж байна. За өмнөх бичлэгтэр заасан хэсгүүдэд та бүхэн тавцсан байх гэж найдаж байна. Тавцсан биз? Яг үз. За өнөөдөр хийлүүлээ яах вэ гэхээр ритмийн задаргаа буюу аккордууд үзнэ. Аккорд хэрхэн бүтдэг талаар. За тэгээд олон юм нуршилгүй. Шууд хичээлдээ орцгоё guys. За нийт ерөнхийдөө бол 4 гишгүнд барьсан хэмнэл байдаг. Тэр хэмнэл нь болохоор нэлийн олон задарч явна. Ингээд гурвуулжлаад ингээд задраа явдаг байгаа. За хамгийн эхлээд юу вэ гэхээр бүтэн гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 4 гишгүн барина гэсэн үг. Яаж тэмдэглэх вэ гэхээр зүгээр нэг бөөрхий дүрс байдаг. Энэ нь болохоор бүтэн гэж нэрлэж байгаа. Зарим хүмүүс буруу ойлгодог. 4 гишгүнд барина гэхээр 4 тоолно гэсэн үг байхгүй юу? 1 E 2 E 3 E 4 E гэж тоолно. Зарим хүмүүсд болохоор юу гэж ойлгодог вэ гэхээр тоон дээр ингэж зохиоддаг. 1 E 2 E 3 E 4 E тоон дээр ингэж зохиоддаг. Энэ биш 4 гишгүнд барина гэдгийг сайн анзаараарай guys. Барина гэж аашаа. Тэгэхээр яах вэ гэхээр төл рүү ур дээр. За нэг өнгөт дуурглаа. 1 E 2 E 3 E 4 E гэх гараа авчна гэсэн үг. Ойлгомжтой юу? Зарим хүмүүсд 1 E 2 E 3 E 4 E дөрвийн тоо болгон дээр ингээд тоглоддог. Тэгэхгүй бүтэн гэдэг маань барина гэж аашаа. 4 гишгүн барина гэсэн үг. Яг дуустал барина гэсэн үг. За дахиад нэг авъя. 1 E 2 E 3 E 4 E ойлгомжтой юу? За дараах нь яах вэ гэхээр хагас гэж байгаа. За тэр нь яаж зурдаг юм гэхээр нөгөө бүтэн бөөрхийгөө бодвол жижигхэн бөөрхий тэгснээр дээрээ цацаг гэхүү шуугам гэхүү. За би зургаар та бүхэнд харуулж явж байгаа шүү. За тэр нь яах вэ гэхээр та бүхний толгойн бодогч чинь хагас гэхээр яг зөв. Нөгөө 4 гишгмээ 2 хуваачна гэсэн. Дунд хуваачж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр 1 E 2 E болно л гэсэн. 1 E 2 E гэх гараа авчна. За хэрвээ хагас ритм маань 2 ширхэг байх юм бол яах вэ? 1 E 2 E 3 E 4 E 2 удаа тоологдно гэсэн үг. Зарим хүмүүс асууж магадгүй л ингээд ягаад цаашаа 5 E 6 E 7 E гэж байдаг юм бэ гэхээр ерөнхийдөө бүх хөгжмөдөр дандаа 4 гишгэн гэж явдаг. Тэр 4 гишгэн дотроо ритмүүд нь хоорондоо цогцоод өөрчлөлтөд явна гэсэн үг. За тэгээд дараачих нь одоо дөрөвт нотыг тайлбарлая л та. Сая өмнө хагас нотыг тайлбарласан тийм үү? 2 гишгэн барина. 1 2 E. За дөрөвт нот маань яах вэ гэхээр хагас нотноосоо бас дахиад жижигхэн одоо зүгээр хард цэг зурна гэсэн үг. Одоо өмнө нь бол бөөрхий зурдаг гэсэн бол одоо хард цэг зураад дахиад хагас нот чигээ адилхан дэшигээ шугам татна гэсэн үг жижиг. За энэ болохоор дөрөвт буюу 1 гишгэн барина гэсэн үг. Зүгээр 1 E тэг гар авчна. 1 E ойлгомжтой. За дараад нь яах вэ гэхээр 8th нот гэж байгаа. За тэр нь дахиад 4th нотынхоо яг копи болгож зураад тэнгуүтээ яг тэр шугамныхаа оройгоосоо сүүл зурж өгнө гэсэн үг. Ийм сүүл зурж өгнө. Одоо Монгол бичгтэр байдаг шиг адилхан. Гэхдээ арай жоохон долгион шиг гэх юм уу. Тийм сүүл зурж өгнө. За энэ яах вэ гэхээр та бүхэн анзаарч байна уу те? Эхнээс нь бүтэн нот, хагас нот, дөрөвт нот маань яаж ингэж задарч байгааг та бүхэн анзаарсан баг тийм үү? Хагас нот маань бүтэн нотыг яаж задлсан бэ гэхээр 2 хувааж задлсан тийм үү? Бүтэн нот маань 1 E 2 E 3 E 4 E гэж юм чи. Хагас нот нь 1 E 2 E. Харин дөрөвт нот маань яасан бэ гэхээр 1 E. За тэгэхээр 8т маань яах вэ? Та хэд нэг бодоод үзтээ. Яг зөв. Дөрөвт нот маань 1 E гэж амжаа. 8т маань зүгээр E гэсэн үг. Ойлгомжтой. Зүгээр дундуур нь ингээд хуваагаал явчихсан гэсэн үг. Ийм амархан. 8-ыг тоглоё ихвэл 1 ингээд болоо. 4 гишүүн тоглоёг бол 8 удаа тоглоно гэсэн үг. 1 E 2 E 3 E 4 E бүгдэн дээр нь зогчоос 1 дээр зогч чинь E дээр нь зогч чинь 2 дээр нь зогч чинь E дээр нь зогч чинь. Ойлгомжтой. За одоо 8-т байсан юм чинь дараа нь хэд байх вэ? Энэ дээр бас анзаараарай. Яг зөв. 16-т байна. Нэг бол 2-т хуваагаад 2-т үржүүлэл яваад байгаа. 16-т гэж байгаа. За энэ дээр бас та нэг дахиад нэг толгоогоо жоохон ажилуулад үзтээ. 16-ыг яаж тоолох вэ? Одоо нөгөө 2-т хуваадаг тэрийгэ бодоод үзтээ. Яг зөв. 1 гэхэд 2 удаа зохино. Арай л жоохон хурдан болж эхэлж байгаа. 16-ыг бас яаж тэмдэглэх вэ гэхээр 8 чигээ адилхан дурч. Тэнгүүд нь тэрэнд нь дахиад нэг сүүл холбоч. Нийт 2 сүүл болж байгаа гэсэн үг. За тэгээд тоглохдоо 1 гэх үед 2 удаа зохино. 1 дараа нь E гэхэд 2 удаа. E 1 E 2 E 3 E 4 E 2 удаа
зохио явуулж байгаа. За одоо дараа нь яах вэ гэхээр та бүхэн баг бүр гадарлсан байх. 16 гэж амчаа 32 бас байна. 32-т нь бас муу адилхан. Тэмдэглэг нь болохоор нөгөө 2 сүүл маань 3 сүүлтэй болоод ирж байгаа. Тэр нь болохоор 32-т. За бас яах вэ? Одоо 32-т маань нэг гих тутамд баг 4 удаа цохно гэсэн. Илүү хурдан гэсэн. 1 1 1 1 1 1 4 удаа. 1 гэ 4 удаа толовч гэсэн. За гих мэтлэн нотны задаргаа маань ингэж задарнаа. За тэгээд цаашаага юу 64 гэж байгаа. Тэн дээр яг нэг гэхэд бараг 8 удаа цохон хэмжлэн явна. Гэхдээ яг цохиол дээр болохоор өсрөөл нэг 32-т л нэг хальт харагдана. Хөвчлэн дандаа 16 нотнууд их түгээмэл харагдана. Нөгөө нэг гэхэд 2 удаа цогтөг. Тийм нотнууд илүү их түгээмэл харагддаг шүү. Тэгэхээр та бүхэн хний хэлж зүгээр 16-д хүртлээ сайн давтчих хэрэгтэй гэртээ. Одоо би тус химнэл бүр дээр нөгөө өмнөх хичээлээр заасан юугаа та бүхэнд харуулъя. За өмнө хэдүүлээ. Им доо их шиг цуваа үтсэн байгаа тийм үү. Одоо энэ дэр химнэл рүү оруулах юм бол яаж тоглохыг та бүхний хальт харуулъя. Одоо бүтэн одоо 4 тоолно гэсэн үг. 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 гэх мэтлээ. За одоо хагас нот руу шийдвүлье. Тэгвэл яаж тоглох вэ гэвэл 1 2 1 2 1 2 1 2 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 3 Ойлгомжтой. За хагас нот маань ингэж тоглогдно гэсэн үг. За одоо дөрөвт маань яах вэ гэхээр 1 2 3 4 1 2 3 4 ингэж тоглоно. Одоо 8-т маань яах вэ гэхээр 1 2 3 4 Ойлгомжтой. Одоо 16-т маань яах вэ гэхээр за одоо би та бүхэн бүр удаанаар тоож үзүүлье. 1 гэхэд 2 удаа цохиож авна гэсэн үг. За явцгаая. 1 2 3 4 Ойлгомжтой. Дандаа ингээд 1 Тэнд 2 цохоо явчаа. Харин 32-т маань яах вэ гэхээр 1 Одоо 1 гэхэд 1 2 3 4 гэхэд 1 2 3 4 2 гэхэд 1 2 3 4 гэхэд 1 2 3 4 За гих мэтлэн яг жигд тоолоод та бүхэн юмудаа ингээд тавтах юм бол химнэлчин давхар сайжраа явж байгаа гэж ойлгож болно. За тэгээд химнэлийн хувьд бол юм байна. Хэрвээ та бүхэн ойлгоогүй байх юм бол коммент бичээрэй. Би тэгвэл дараагийн хичээл дээр эхний 1 2 3-ууд нь дахиад гоё тайлбарж өгч болно. Гэхдээ та бүхэн ерөөхдөө баг бичлэгээ авахараад үзчихвэл арай зүгээр байх. Одоо хэдүүлээ аккорд үзнэ. За намайг суйст байхад чинь аккордны бүтц гэж ордог байсан. Тэр нь болохоор бүтэн хагас хагас гэж байдаг хаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бүтэн гэдэг нь одоо шууд нь хар даралтуудыг ингээ алгасан явж байгааг бүтэн гэж нэрлэж байгаа. Хагас гэхээр одоо энэ доогоос энэ хар даралт руу явах юм бол хагас гэж нэрлэдэг байгаа. Харин энэ хар өнгөө алгасаад шууд доогоос ре гэж авах юм бол энийг бүтэн гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бүтц нь болохоор доогоос ре бүтэн явж байгаа. Регээс ми хүртэл бүтэн явж байгаа. Одоо энд хар даралт байхгүй чинь шууд энэ чинь фа гэж явж амчаа энийг бүтэн гэж нэрлэх үү? Үгүй. Хар байхгүй чинь шууд хагас гэж байгаа юм гэсэн үг. Одоо шатаар өгч байгаа юм шиг адилхан. Хагас ийшээ явлаа бүтэн, ийшээ явах юм бол хагас, регээс шууд ми руу явах юм бол бүт явчихна. Мигээс фа гэдэг дундалтын ямны хар даралт байхгүй чинь шууд хагас гэж явчихна. Тэгмүүд фагаас соль бүтэн, солиос ля бүтэн, ляагаас си хүртэл бүтэн, сигээс до хүртэл явах нь хагас гэж авна гэсэн үг. Гэхдээ би та бүхэнд маш ойлгомжтойгоор тайлбарлая. За, аккорд гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр 3 ба түүнээс дээш өнгө дуурахыг аккорд гэж нэрлэж байгаа. Нэг өнгө дуурах нь аккорд биш. Зөвхөн нэг
их шиг аялах уу. Хоёр өнгө дуурах юм бол бас аккорд гэж нэрлэхгүй. Харин 1 2 3 3 ба түүнээс дээш өнгө дуурах юм бол аккорд гэж нэрлэж байгаа. Ойлгомжтой юу? Одоо дөрөв ч гэсэн аккорд 1 2 3 4 1 2 3 4 энэ бол аккорд. 5 энэ бас аккорд. 6 7 3 ба түүнээс дээш өнгө дуурахыг аккорд гэж нэрлэж байгаа. За одоо аккорд яаж бүтэгийг би та бүхэнд хэлж өгье. Гэхдээ хэлэхээс өмнө бас ялгааг нь одоо хэлж өгье. Ялгаа нь юу гэхээр мажор, минор гэж та бүхэн сонсч л байсан баг. Тэрний үгс үг гэхээр мажор нь болохоор арай жоохон нэг тийм happy сонсогддог юм уу? Ад жаргалтай, гэгээлэг. Одоо сонсоолох юм бол та бүхэн ялах байх. Харин минор нь яг үгээр жоохон тийм гунигтай юм шиг нэг тийм ай сонсогдно гэсэн. Өөдрөгтэй юм шиг, гунигтай юм шиг. Одоо би та бүхэнд до мажор гэдэг аккорд. Одоо илүү happy аккордыг сонсуулъя. Сонсож байна тийм. Арай нэг жоохон тийм happy сонсож байгааз. Одоо нөгөөдгөн сонсох юм бол та хэд шууд ялгаж эхлэх байх. Одоо минорыг сонсгоё. Сонсож байгааз. Энэ мажор илүү happy. Энэ минор нь арай тийм жоохон гунигтай. Мажор, минор, мажор. Ийм ялгатай шүү. Одоо аккорд хэрхэн бүтдгийг та бүхэнд харуулъя. За яг бидний ярьж занснаар барил ч юм уу та гитартаа тоглож байхад барил гэж нэрлэдэг. Гэхдээ аккорд гэж хэлэх нь зөв шүү. Та бүхэн нөгөө 7 гişиг мэднэ тийм үү? Do, re, mi, fa, sol, la, si гэдэг 7 гişиг ба тийм үү? За энийхээ одоо би англи тэмдэглэгийг та бүхэнд харуулъя. Dog, si үсгээр тэмдэглэнэ. Reg, d үсгээр тэмдэглэнэ. Mig, e үсгээр тэмдэглэнэ. Fag, f үсгээр тэмдэглэнэ. Sol-ыг g үсгээр тэмдэглэнэ. Liag, a үсгээр тэмдэглэнэ. C гişиг болохоор b үсгээр тэмдэглэнэ. Мөн b-гээс гадна бүр ишний юугаар классик үе гэж ярьдэн шүү дээ, тийм бетон тийм үед болохоор бас C-г болохоор H үсгээр тэмдэглэдэг байсан байгаа. Нэг сонирхолтой юм байна. За би ингээд 7 гişиг ингээд үсгтэй хамт харуулчих. Та бүхэн нэг хэдхэн секунд нэг ажиглаад үзээрэй заяа. Юу анзаарснаа доор коммент хэсэгт бичээрэй заяа. За та бүхэн анзаарсан байх гэж найдаж байна. Зарим нь анзаараагүй ч гэж магадгүй. За одоо би учрыг хэлье. За ерөөдөө бол ля өнгийг болохоор хөвчлэн голчилдог даар ч юм уу төвлөр хөвлөхдөө герц гэж ярьдаг. Тэр нь болохоор ля өнгнөөс ер нь бол хөвчлэн голчилдог гэж ярьдیں۔ Яг ягаас ингээд ахуулаад. За тэгэхээр та бүхэн яг ля өнгнөөс хойшоогоо ля си до ре ми фа сол гэдэг өнгө хүртлээр нэг ажиглах юм бол англи хэлний цагаан талгаа байгаа. A, B, C, D, E, F, G. Тэр нүсийн H гэж оловч. Сонирхолтой байгаа. За би хуучин тагим дээр явуулсан сургалтынхаа сурагчтай юу гэж хэлдэг вэ? Эхлээд шууд сурах гэж дайрахынхаа өмнө нэг сайн ажиглаад үзээ. Тэгвэл илүү маш хурдан сурнаа гэдэг би байнга хэлдэг. Тэгэхээр та бүхэн бас энэ аргыг хөгжимдэр ч гэлтгүй яг бүх арга зүйл дээр ашиглаад үзээрэй. Ямар нэгэн зүйл эхлэх ч юм уу, ямар нэгэн зүйл рүү шууд хурцтай орох ч юм уу тэхийнхаа өмнө маш сайтар нэгтлэх хэрэгтэй, анализ хийх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд 7 гişиг ингээд ийм амархан хурдан цээжилж болно гэсэн үг. Ягаас эхлээд англи хэлний цагаан толгой үсэг явж байгаа. За одоо яах вэ гэхээр та бүхэн тэмдэглээд аваарай. За яг хөө төгөл рүү уур дээр мажорыг юу гэж тэмдэглэдэг вэ гэхээр до ре ми гэж авахгүй одоо дандаа англи үсгээр нь явна гэсэн үг шүү. Тэгэхээр та бүхэн энийг цээжлэх хэрэг гарч ирнэ гэсэн үг. Одоо шинэ до дээр жишээ авъя л да. До маань болохоор си гоо тийм үү. За до мажорыг яаж тэмдэглэх вэ гэхээр C-снээ ард нь дүр гэд англиар бичнэ. Энэ болохоор до мажор гэж уншина гэсэн үг. Нотны дэвтэр дээр ч юм уу нотн дээр харах юм бол C дүр эсвэл D дүр, E дүр, F дүр гэж байх юм бол та бүхэн фа мажор байна, ре мажор байна, ми мажор байна гэж уншина гэсэн үг. Зарим минорын яаж тэмдэглэх вэ гэхээр мол гэж байгаа. Яг дэлгүүр гэдэг шиг адилхан. Гэтэ А нь А үсгээр C мол 2 ээлтэй. C мол, D мол, E мол, F мол гэдэг. Ийм байх юм бол та бүхэн минор байна гэж ойлгох нь шүү. За төгөл рүү ордор бол ингэж тэмдэглэгдэнэ. Харин яг үндсэн за хвчлэн хүмүүсийн харж заншнаар яадаг вэ гэхээр до мажор нь зүгээр ганцхан үсгээрээ байдаг. C, D, E, F зүгээр дангаараа үсгээр байх юм бол та бүхэн зүгээр нэг мажор байна гэж ойлгож болно. Харин арталтаа жижиг M үсэг байх юм бол минор байна гэж ойлгоно гэсэн үг. Ерөөдөө энэ
гитар дээр хөвчлэн ер нь байдаг. Гитар дээр гэхээс илүү одоо сүүлийн үед баг тийм болцоод байна лээ. Мэдхэд илүүдэхгүй дөөр мол гэдэг юм. За одоо аккорд яаж бүтгэх вэ гэхээр одоо нөгөө 7 гишг үтсэн шүү дээ. До гэдэг аккорд үзье гэвэл одоо гол үндсэн өнгө маань до болж харж байгаа шүү дээ. Тэгвэл энийг 1-р их шиг гэдэг аваад үзчих. Тэгвэл догийн 2-р их шиг гэхээр ре болж байгаа тийм үү? 3-р их шиг ми, 4-р их шиг фа, 5-р их шиг соль, 6-р их шиг ля, 7-р их шиг си болж байгаа тийм үү? За хэдүүл одоо до буюу аккордыг барьж байгаа. До мажор гэдэг аккорд. Тэгэх юм бол до маань 1-р их шиг болж байгаа. Одоо аккорд маань яаж бүтэх юм бэ гэхээр 1 3 5 гэсэн тог тогтоочих. 1 3 5. Энэ бүтцийг ашиглах юм бол та бүхэн аккорд үүсгэж чадна гэсэн үг. Тэгэхээр доогоос эхэлж байгаа юм чинь до маань 1-р их шиг болж байгаа. Ми 3-р их шиг, 5-р их шиг соль. Ингээд аккорд та бүхэн сурч байна гэсэн үг. 1 3 5. За дараа нь хэрвээ ре гэдэг аккорд барья. 1 3 5. За одоо энэ чинс би нэг зүйлийг бас хэлж өгье. За до маань энэ та бүхэн happy сонсогч нь эсвэл жоохон sad сонсогч нь уу? Тийм, жоохон аз жаргалтай байгааз. За одоо энийг яаж минор болгоё гэвэл 3 дахь өнгө. 3 дахь өнгөө нэг хагас доош суулна. Хар даралт руу. За ингээд тоглож үзье. За ингээд до минор болчихж байгаа. Гүнхтэй сонсож байгаа. 3-р гишгээ нэг хагас дээш түллээ. До мажор. За одоо ре. За энэ та бүхэнд баяртай сонсогч нь уу, гунигтай сонсогч нь уу? Гунигтай байна тийм үү? Тэгэхээр яах вэ гэхээр эсрэгээр 3-р өнгөө нэг хагас дээшлүүлнэ. Тэгвэл мажор болно. Ойлгомжтой тий. Нэг доошлууллаа. Минор. Одоо ми. Энэ гунигтай байна уу, баяртай байна уу? Гунигтай байна тийм үү? Тэгэхээр яах вэ? 3-р гишгээ нэг дээшлүүлнэ. Ми мажор. Ойлгомжтой юу? Одоо фа 1 3 5. Гунигтай нөө баяртай нөө? Happy юм тий. Тэгэхээр 3-р өнгөө нэг доошлуулна. Аха. Соль. Баяртай. 3-аа нэг доошлууллаа. Соль минор. Дараа нь ля. Гунигтай байна. Тэгэхээр нэг дээшлүүлээ. Ля мажор. За, энэ дээр нэг юм анхаарах хэрэгтэй. Яг C дээр болохоор энэ бүтц ажилтдаггүй. 1 3 5 гэсэн бүтц ажиллахгүй. Одоо хоорондын цаад онлын хувьд бол харшдаг гэх юм уу? Боломжгүй гэсэн үг. Тэгэхээр та бүхэн ля хүртлээ нэг сайн тавтаарай. До мажор, до минор, ре минор, ре мажор, ми минор, ми мажор, фа мажор, фа минор, соль мажор, соль минор, ля минор, ля мажор гэх мэтлийн юм гэсэн үг. За хэрвээ та бүхнийг гой баяжуулъя гэвэл 100 гар яхав гэхээр одоо до дүнг аавна гэсэн үг. Октаваар тоглоно. Октав нөгөө би өмнө ярьчихсан шүү дээ субконтр октав гэдэг. Одоо энэ догийн тоглосон бол 2 дог энэ до дүнгэн дээр авна гэсэн үг. 100 гар. До. Нэг буюу 5 дахь хуруу. Тоглоно. Энэ доороо тоглоно гэсэн үг. За тэгээ баруун гар тоглоод үзье. Хийх мэтлэн ингээд гой баяжуулаад явж олно гэсэн үг. За guys, өнөөдрийн мэтлэн иймэрхүү байна.
та бүхэн таалагдсан бол лайк дарж, шеэр хийгээд бусдаа түгээгээд өгөөрэй. Аккордо та бүхэн яаж олохыг та бүхэн бүгдээрээ сурлаа. Өмнөх хичээлд өгсөн асуудлуудыг бас яаж ритмтэй, хэмнэлтэй тоглохыг бас та бүхэн сурч авлаа. За тэгээ энэ 7 хоногт 1 3 5 гэдэг хичээлээр орж байгаа. Тэгээд цаашаа 1 3 5 гэдээ ороод явах байх. За тэгээд энэ 7 хоногийн та бүхний ажил үйлс өндөр бүтээмжтэй байг. Тэгээд дараагийн эмчилгээ уулзлаа. Түр баярс. Peace out.